Монголын хамгийн алдартай олон фэнтэй Огтын ууган хамтлаг болох Emotion хамтлаг нь 1995 онд анх хөгжим бүжгийн коллежид Огт нэртэйгээр байгуулагдаж байжээ. Тухайн үеийн Огт хамтлагт дуучин Сэрчмаа, Болроо, Сарнай, Сүндэрмаа нар байсан юм. Хөгжим бүжгийн коллежид элсэн орсон Сарнай, Болроо хоёр төгөлдөр хуур, Сүндрээ хийл хөгжимд тус шамдан суралцаж байсан үеэс буюу 7 настайгаас эхлэн найзалсан. Тэд дуулах хүсэл сонирхолтой хөтлөгдөн алдартай дуучид болохыг үргэлж мөрөөддөг байжээ. Огт хичээлийнхаа дараа мөн амралтын өдрүүдэд цуглан дуулж орчин үеийн гадаадын хамтлаг дуучдын шин дуу хөгжмийн ертөнцийн дэх шин сонин мэдээллүүдийг сонирхон судлах нь тэдний хийх дуртай зүйлс байв. 1997 оны 4-р сард Монголын залуучуудын соёлын төв болон Монгол дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан англи дууг хэн сайн дуулах вэ тэмцээнд Огт хамтлаг оролцож тэргуун шагналуулах гран-при хүртжээ. Гэр бүл анги хамт олон түүгээр барахгүй энгийн ард олон хүртэл тэднийг урамшуулан баяр хүргэж урам өгч байсан нь Огтын од болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг тэдэнд мэдрүүлсэн байна. Энэ тэмцээний дараагаар далжигүр нургасан Огт хамтлагта продюсер болох хэрэгтэй юм байна гэж шийдэн сургуулийнхаа дэгжин ахуулах одоогийн та бидний сайн мэдэх Никита хамтлагийн даралтад хөгжимчин хөгжмийн удирдагч Чимбаттай хамтран ажиллахаар болж тэд жинхэнэ хамтлаг болох замдаа оржээ. Чимба Огтын авьяас чадварт анхнаасаа огт эргэлзээгүй боловч шилдэг Огтын хамтлаг болохын тулд тэдний хөгжилтэй, найрсаг, үнэнч найз байж мөн хатуухан багшч болж ажилладаг байжээ. Ингэж дуу хөгжимд дуртай дэрсгэн жаахан Огт Монголын рок попын ертөнцид өөр нэгэн өнгө дуу хоолой болон гарч ирсэн юм. Удалгүй Emotion нэртэй болсон Огтын хамтлаг гишүүнээс илгэж хамтлагийн шинэ гишүүн Солонгоо хамтлагт орсон юм. Ингээд Болроо, Сарнай, Сүндрээ, Солонгоо нар уран бүтээлийнхээ эхний 2 жилийн турш Чимбатай өдөр бүр олон цагаар бэлтгэл сургууль хийдэг байжээ. Энэ нь тэдний хувьд маш их төвчээр хатуу жил сорсон үе байсан боловч нүүрийн хөдөлмөр нь дэлхийд үнэлэгдэх үеч чадвартай уран бүтээлч болоход нөлөөлсөн нь лавтай. Харин 1996 онд хамтлагийн продюсер Чимба, хамтлагийн гишүүн Сарнай нар хайр сэтгэлийн холбоотой болж үерхэж эхэлсэн байна. Ингэж Монголын хөгжмийн ертөнцийн сайхан хосууд нэгээр нэмэгдэж 2009 онд Америкийн нэгдсэн улсад уран бүтээлээ хийж амьдарч байх үедээ Америкийн нэгдсэн улс дахь Монголын элчин сайдын яамд гэрлэлтэд батлуулж 2010 онд анхны үрээ үлгээдэн авч аав ээж болж байжээ. Харин Emotion хамтлаг 2000 онд хамгийн анхны цомог болох Алсын зам их нутгаа самхан байхдаа эргээ бичин давуу ирнэ хамтдаа бүжиглэе. Санхуй шувуудын цавааг битгий тоолоорой.
Хит дуунуудыг багтаасан анхны бороо шүн урдаг single сонсогчдын гарт хүргэж тухайн жилдээ Монголын рок pop хөгжмийн дээд шагнал гардуулах Pentatonix наадмаас шилдэг single шагналыг хүртэж хамтлагийнхан өөрсдийн гэсэн үнэнч фэнүүдтэй боллоо. 2001 онд тэдний дараагийн хит дуунууд болох Яагаад Ингэн миний дөөл галт тэрэд намрын дурсамж санан сансаар намрын шүн дуунуудыг багтаасан Яагаад цомог гарлаа. Тус цомгийн 5 дуу нь шилдэг дууны жагсаалтуудыг зогсолтгүй тэргүүлсээр байлаа. Мөн тэр ондоо Яагаад цомгоо Y нэртэйгээр буюу англи хэл дээр гаргасан нь Монголын рок попын хөгжмийн түүхэнд хамгийн анхны англи хэл дээрх цомог болж тэмдэглэгдсэн юм. Тиймээс Emotion хамтлаг тус англи хэл дээрх цомгоо сурталчилахаар Европ, Хойд Америк болон Азийн орнуудаар удаа дараалан аялан тоглолт хийж, аялан тоглолтуудын явцад орон нутгийн радионууд өдөр тутмын хэвлэлүүд болон хөгжмийн сэтгүүлүүдэд уригдан ярилцлага өгч байсан байна. Emotion хамтлагийн амжилт өвгөр зогсохгүй үргэлжилсээр 2001 онд Оросын холбооны улсын Улаан-Уд хотод зохиогдсон цагаан сар наадамд оролцсон тэргүүн шагналуулах Гран Приг хүртэж 2002 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан ардын жүжигчин төрийн шагнал Норб бацтын нэрэмжит хүндэтгэлийн тоглолтод тус оролцсон тоглосон бол 2003 онд Бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг Азийн олон улсын наадамд оролцсон хамгийн ирээдүйтэй хамтлаг шагналыг мөн хүртэж байлаа. Энэ үед мөн л хамтлагийн шинэ хийтүүд төрсөөрөөсөн юм.
Шинэ жилийн дуу Задгай цагаан намайг битгий уучил жүжигийн дуу. онд Свет Эмошн өөрсдийн мөрөөдөлтөд хөтлөгцөөр олон улсын хөгжмийн тавцанд хүчээ сорихоор Америкийн нэгдсэн улсыг зорьжээ. Тэр үеэс эхлэн олон төрлийн тоглолт, арга хэмжээ, бүхий л урлагийн тайз тавцанд уран бүтээлээ төлөвлөж байлаа. Свет Эмошны охтууд бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай, гонигтай үеуд ээлжилж байлаа. Тэр үеүүдэд бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан. Хэцүү үед бие бинийгээ түшиж тулж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь бидний улам ихээр дотносоход нөлөөлсөн. Бидний үерхэл нөхөрлөл байгаа цагт бид хамтдаа юу ч даван туулна гэж бие биедээ хэлдэг тухайга нэгэн ярилцлаганд өгч байсан байна. Америкийн нэгдсэн улсад уран бүтээлээ туурвиж, гадаадын өндөр хөгжилтэй хөгжмийн урсгалыг сурч, уран бүтээлдээ шингээж ажиллаж амьдарч байх хугацаанд хамтлагийн гишүүн Солонгоо хамтлагаасаа гарч эх орондоо ирхэн ирлээ. Тиймээс Эмошн хамтлаг гурвуулаа болон нэрээ ч өөрчлөн Свет Эмошн болголоо. Свет Эмошн хамтлаг болон продюсер Чинбат нар эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах хүсэл мөрөөдөлтөж хүний нутгийг зориод 7 жилийн дараагаар буюу 2010 онд эх орондоо нэгмсэн эргэж ирлээ. Эх орондоо эргэж ирэхээ өмнө тэд Америкийн нэгдсэн улсын шинэхэн Свет Эмошн цомгоо хэвлүүлэн цомогт орсон 3 дууныхаа зураг авалтыг аваад ирсэн байна. Эх орондоо ирэхийн өмнөхөн нэрээ өөрчлөөд гаргаж байгаа тэдний анхны клип болох Санахын аялахуу нэртэй дууныхаа клипийг цацсан нь хамтлагийн хувьд дуулах ур чадвар, хэв маяг хэрхэн хөгжиж дэвшсэнийг илтгэх мэт мөн эх орноо ямар их санаж байгааг харуулсан өнгө аястай тэрхүү дуу нь гарсан даруйдаа хийт болж тэдний фэнүүдийг дахин сэргээсэн юм. Намын сайхан бүхэлөө хайрлах цанашгүй өдөшгүй амраггүй хаван зунаатаа ганцлаа минь их санаж шамана нэхигээ татаж санаа намар намын бороо ölüm бацанлаа минь их санаж шамана нэхигээ татаж санаа 2010 оны 10 сард эх орондоо ирхэн ирээд No. 1 нэртэй анхны тоглолтоо улсын циркэд хийлээ.
Тоглолтод тэднийг олон жилийн турш хүсэж хүлээсэн фэнүүд нь цуглаж 2 өдөр тоглосон юм. Тэд 2012 онд хамтлагийнхаа 15 жилийн өдөө зориулан Celebration нэртэй тоглолтоо хийлээ. Тоглолтод шилдэг хөгжимчид чадварлаг амьд дуулалт, уян налархаа бүжигчдийн хөдөлгөөн, өөрсдийн авиас чадвар, хүч хөдөлмөрийг мэдрүүлсэн тус тоглолт фэнүүдийг нь үнэхээр дөргиж чадсан юм. Мөн тус хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чимбат болон тус хамтлагийн экс гишүүдүүлэх Сэрчмаа Солонгоноор уг тоглолтод оролцсон нь гинтийн бэлэг боллоо. Ийхүү Sweet Emotion хамтлагийн шин дуунууд араасаа хит боллоо. Хайрлсан хайр. You are so sexy. Онцаг орон зай хувь заяа. Онцаг орон зай хувь заяа. Алсын харахад гэрхигээ бодол санааг минь гэл буусна. Амьд ламайг эндэртэй гэл суусна. Үнхий зүсэрэхгүй ч зүшавхан гацаагүй. Цагцаагүй залуунаас ирч хүчтэй. Онцаг төгсгөлгүй төрөг. Зогсохгүй. Их зүрхийг минь сонсоосаа гэж би шивэндээ. Чинээ борон датах наби. Нойрса ногаагүй. В 2014 онд Sweet Emotion хамтлаг 1950-60-ад оны тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй уран бүтээлүүдийг сэргээж цомог гаргалаа. Алтан намар. Боинт гол. Динжи ногоо. Ижимэн зэрэг 11 дуунаас бүрдсэн зүрхэн аялал сонсогчдын гарт хүрлээ.
Мөн энэхүү цомог нь бурайд Монгол дуунуудаас бүтснээрээ онцлогтой бөгөөд энэхүү цомогт багтсан дуунуудаар зүрхэн аялгау баримтат кино концерт бүтээж үзэгчдэд мөн хүргэсэн юм. Одоогоор хамтлагийн тус тусын бие даасан уран бүтээлээ төрөвж байгаа бөгөөд хамтлагийнхнаас хамгийн сүлд гэр бүл зохиосон болроогийн хувьд ээж болж үр хүүхдээ өсгөж уран бүтээлээсээ төр завсарлаад байгаа юм а. Манай хамтлагийг байшинтай зөөрөлвөл суурь нь бидний нөхөрлөл. Тэр суурийг бид сургуулийн сурагч жаахан охин байхдаа тавьсан. Хизээч нурахгүй, үнцэн, үнэнч байдлаа алдаагүй. Бид сайн найз биш байсан бол хамтлаг маань өдийг хүртэл уран бүтээл хийхгүй байсан хэмээн Sweet-Emotion хамтлагийнхан хэлсэн байдаг. Хизээд бидний сэтгэлд хоногшсон хийд дуунуудын эзэд, Монголын октын хамтлагийн үндэс суурь, химжээшгүй их авиасын эзэд, тасралтгүй их шиглэх гурван өөрөнг, тааварлшгүй шинэлэг дуунуудын эзэд Sweet-Emotion хамтлаг та бүхнийг хүндэтгэлээ. Их Монгол FM 99.7 радио 2020 он. Их Монгол FM 99.7 радио Монголын болон гадаадын хамтлаг дуучдын намтран уран бүтээлийн талаарх мэдээллийг сонсогч та бүхэнд цувралаар хүргэж байна.